Тендер шалгаруулалтын бүх үе шатыг ил тод болгоно. Төрийн болон орон нутгийн өвчин хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагааг анх 2000 оноос хуулиар зохицуулж эхэлжээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийг 2005 онд баталсан байна. Үүнээс хойш 18 жилийн дараа төрийн болон орон нутгийн өвчин хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг засгийн газраас боловсруулж өнгөрсөн оны 6 дугаар сард батлав. Дараах үндсэн агуулгын хүрээнд тус хуулийн шинжилсэн найруулгын төсөл батлагджээ. Технологийн дэвшил тулгуурлан тендер шалгаруулах хүний оролцоог бууруулж, тендерт оролцогчдын бүрдүүлдэг материалаас зөвхөн 18%-ийг цахим хэлбэрээр төрийн болон хувийн хэвшлийн мэдээллийн сангаас татан авч тендерийн үнэлгээнд харгалзан үзэж байгааг 70% хүргэнэ. Тендерт оролцогчдын цахим мэдээллийн сан бүрдүүлж, компани мэдээллийн санд баталгаажуулсан мэдээллийг тендерийн үнэлгээнд ашигласнаар тендерт оролцогчид ижил төрлийн баримт бичгийг олон дахин хувилж, тендер тус бүрд хүргүүлдгийг хална. Цахим системд захиалагч худалдан авах ажиллагаанд оролцогч, аж ахуй эрхлэгч, худалдан авах ажиллагааны мэргэжсэн ажилтан, бараа, ажил үйлчилгээний каталог гэсэн 4 чиглэлээр бүртгэж, бүртгэлийн тогтолцоогоор дамжуулан худалдан авах ажиллагааг зохион байгуулна. Худалдан авах ажиллагааны нээлттэй ил тод байдлыг нэмж, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тендер шалгаруулалтын бүх шатыг ил тод болгож, тендерт оролцогчид шалгарсан оролцогчийн эрүүлсэн нууцлалаас бусад материал тодруулгуулан тендерийн үнэлгээний үе шаттай танилцах боломжийг олгоно. Гэрээний мэдээллийн санг ил тод болгож, аль компани ямар ажлыг хийж байгаа тухайн гэрээний гүйцэтгэл, санхүүжилтийг олон нийтэд нээлттэй мэдээлэх зохицуултыг шинээр тусгасан. Ингэснээр иргэд, олон нийт болон эцсийн хэрэглэгч аливаа худалдан авах ажиллагааны гэрээний хэрэгжилтийн талаар санал хүсэлт гаргах олон нийтийн хяналт хэрэгжүүлэх нөхцөл бүрдэж байна.